За зөвчтэй нэвтрүүлэлтийн иргэн тавтаа морил. За манай студид онцлогчдод маань хүрэлцэн ирлээ. За энэ хүмүүс бол мэдээж үзэгчтэй байна. Хараал таньж байгаах. За Айстов хамтлагийн ахлагч iSchool болон за эрхчлэн хамтлагийн ахлагч Баярхан ор хүрэлцэн ирсэн маань өндөр мэндийг хүргэе. За өөрчмөсийн өндрийн мэндийг хүргэе. Тань ч гэсэн өндрийн өдрийн. За мэдээж хэрэг тун удахгүй энэ жил бол эрхчлэн хамтлагийн 20 жилээ болж байгаа. За үүнтэй холбогдуулаад ерөөсөөлийн үед юу хийж байгаа вэ гэдгээс яриага эхлэе. За телевиз үзэж байгаа залуучуудаа 20 жилийн баярын мэндийг хүргэе. Монголын хипхоп хөгжим урсгал одоо 20 жилийн үр үзсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо хипхопын жилүүд гэх юм хипхоп хөгжмийн жилүүд одоо ер нь үргэлжилсээр. Сайхан бас айтап тий. Тэгээд ер нь нам аав бяцаавна гэж бодож байна. Манай хамтлагийн зүгээс гэх юм бол бид нэр одоо дуу клип дээр яг арын ажил гэх юм уу яг тэн дээр төлхөө ажиллаад байж байгаа яг одоогийн байдлаар удахгүй цацагдана. Шинэ дуунуудаар л ажиллаж байгаа. Тий шинэ дуунууд тэгээд бас өмнө дуулагдж исэн хит дуунууд шийдний магасуудын одоо клип ерөнхийдөө авцсан байгаа. Тэгээд удахгүй цацагдана. Тоолохгүй цацагдана. За iSchool ахын хувьд мэдээж асуулт юу гэж байгаа Айстов хамтлагийнхны хувьд? Манай хамтлагийн ер нь шин уран бүтээл хийж байгаа, хийгдэж байгаа. Эхнээс ахвал эрхчлэн хамтлагтайгаа Дайн банк эрхчлэн Айстов Нийл Атмаа гэдэг гоё удахгүй шин уран бүтээл гарна. Бяцаавна. Хизэнээс нийлхэр шийдсэн бэ? Ер нь бол цаашдаа хамтарч уран бүтээлүүд хийнэ гэсэн үг үү те? Ер нь бол шинэ уран бүтээл цаашдаа хийн, гаргана, үзэгчтэй өргөн сонсгон те. Бас хамтлаг дуушид гаргаж байгаа. Тэгээд шинээр тийм. Гэхдээ ингээ удахгүй тэгээд бас ингээ гоё штэ. Мэдээж бас яг гинт гаргаж ирэх үсээр реалити шоу маягаар гаргах уу? Гүү эзэн язаны байсан юм шиг хамтлагч л гаргах штэ. Тэгээ угаасаа баг хизээ язаны дуулж исэн усч бас хүмүүс манай Монголын ард түмэн чинь залуучууд маань бас мундаг штэ. Тэгээ тийм улсууд байна. Тэр авиасыг нээсэн өөрснөө авиасаа мэддэг тэрийг нээж гаргаж түмэн төргөж те. Ингээл над юу лээ. Тэр штэ. Тийм бол хэрэггүй. Тийм ингээд ингэдэг ч хүмүүс ч шүү дээ. Мэдээж хэрэг яг сонирхож байгаа үзэгчүүд маань гэж болно шүү дээ. Хамтлагт шинээр гарч байгаа ирж байгаа хамтлагт нь орохыг хүсэж байгаа залуус маань бас хандаж болох уу? Боллоо яг. Одоо эрхчлэн хамтлаг гэж пэйжээр бид нэр яг хамтарсан прожект энэ дээр бол пэйж сайт удахгүй нэгдэн iStop хамтлагийн пэйжээр холбогдож болно. Эрхчлэн хамтлаг гэсэн пэйжээр холбогдож болно. Одоогийн байдлаар. Одоогийн байдлаар мэдээж сонирхож байгаа үзэгчид маш их байх. Би шинэ мэдээлэл бол авлаа. За түүнийхээ бас тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж болох уу? За тоглолт маань бол одоо шинэлэг юмнууд амар их одоо юу гэдгийг гарна. Тэгээ бид нар бас тайзан дээр яг тэгж тоглолттой нэг яг тэгж нэг бицааваг удаж байна. Маш их удсан байна. Одоо яг арын ажилдаа бид нэрийг түлхүү анхаарал юм дээр ажиллаж байгаа болохоор яг телевизээр болон энэ сошиалаар холбогдож чадахгүй. Тэгэл ерөөдөө яг нэг өдөр шингүүл тэрний хөтлөлгүй гэдэг л та. Тэгээд iStop хамтлагтайгаа Дайн банк хамтлагтайгаа Атмаа гэдэг шинэ уран бүтээл бид нэр хамтарсан зөвхөн энэ нэг клип нэг дуугаар дуусахгүй цаашгаа үргэлжлэлээр байх. Атман дууныхаа клип нь хэдэн фит явж байгаа? Туудахгүй. Атман дууны ерөнхийдөө бид нэр одоо зохиол те зургал тал дээр ажиллаж байна. Нилээ одоо тэрэн дээр ч бас ажиллаж ич те нилээн даацтай далаацтай юм хийхгүй бол тэгээ зүгээр нэг ингээд гарахыг хүсэхгүй болохоор нилээн чамбайл одоо юу гэдэг те. Саагна гэж бодож штэ. Мэдээж яг эрхчлэн хамтлаг анх гарч ирж байхдаа үзэл бодлоо маш чөлөөтэй илэрхийлдэг те. Ер нь бол маш шинэ зүйлийг авчирсан гэж үздэг штэ. За эрхчлэн хамтлагийн тэр үеийнхэн зарчим нь юу байсан юм болоо? Нөгөө одоо 90-ад онд чинь хүн үгээ хэлэх эрхчлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөө гэдээ Монголд биднэрт тийм бий болсон штэ. Тэгэнгүүт яасан гэхээр нэр нь хүртэл тийм эрхчлөө те. Дайн баан их гэр яг тэр тухайн үеийн он цагаараа тийм нэртэй. Тэгээд эрхчлөө гэдэг нэрийг өгөөд эрхчлөөтэй одоо Монголын ард иргэд үгээ хэлэх эрхчлөөтэй байх те. Энэний төлөө хэрэгээр тухайн үеийн хүмүүсийн сэтгхүүг эвдэхийн тулд хэрэгжилж бид нэр тийм дуун дээрээ одоо юу гэдэг Атмаа те одоогийн бидний ярьдгаар бол гангстер стилээр тоглолдог байсан.
Маш сонин одоо тий. Одоо үед бол дис мизик болохоор нэгийг доош нь хийж идэг. Бид нар болохоор ер нь дууны сэдвүүд нь болохоор яг тийм нэг тийм дис хийсэн биш. Одоо тий. Яг л саксон бөмбөгч гэдэг юм уу, атман, шоронд, тий хайр төхөм минь яг ийм сэдвүүд нэг сонирн байгаа л та. Тий яг тий. Тэр үед бол дис гэж үлдэл байгаагүй үстэй. Байгаагүй. Одоо ер нь дисийг юу гэж боддог вэ? Дис яг байх хэвээр угаасаа бүх юм байх хэвээр байдгаараа л байдаг. Англи хэлээр байдгаараа. За Айста фондлогийн үед тэр 20 жилийн өмнө яг ямар зарчмаар гарч ирж ирсэн бол ер нь залуучуудыг ямар зүйлдийг ер нь урайлаа гэж бодож ирсэн бэ? Бид нар болохоор юу шүү дээ. Зүгээр л өөрсдийнхөө нөгөө нэг одоо мэдрэмжээр хүсэл одоо тий сонирхол маань хөтлөгдөөд тэр хөгжим рүү ороод тэгээд бүжиглээ ингээл тий өөрхөн бүжиглээ тэгэл бас нэг ингээл юм тийм гээл бас баггүй хугацаа өнгөрчээ тэгээд ер нь хөгжмөндөө хайртай гоё. Шүү. Ер нь одоо шинээр гарч ирж байгаа залуучууд байгаа ш зөндөө рэпчд гарч ирлээ юм уу хамтлагууд бас зөндөө байгуулагдаж байна те. За энэ талаар өөр ямар бодолтой байдаг вэ? Ер нь Монголын хипхоп хэр хөгжсөн байгаа вэ 20 жилийн хугацаанд? За ер нь бол яг хөгжийн үед бол хангалттай хөгжсөн. Тэгвэл бас одоо нэг юм хэлэхэд би бас ингэж л яг бодоод идэл та. Яг одоо 20 жилээр мод иргэн те гэдэг шиг одоо жишээ нь гарч ирж байгаа энэ дүүнэр те бас ингээд манай энэ хуучныхан те ингээд яав бас ингээд яг нэг гоё одоо те жишээ нь тухайг одоо дүүнэрээр хэлээ л та ингээд нэг крис кросс мас гэх те ингээд яавал гоё үзүү штэ тэгэхгүй тэгэл нэг ингээд нэг те урсгалаараа үг нь өөрчлөгдөөл темп нь өөрчлөгдөөл нөмсөх хувцас нь өөрчлөгдөөл тэгсгээл ингэсгээл тэгэл нэг ингээл ер нь клипнүүд яа. Тэгэхгүй яг нэг гоё банда манда тий. Яа гэн хипхоп хэлтэй гоё штэ. Тий одоо яг тоглоод байгаа яг шүүмжилж байгаа ч гэх юм уу шүүмжлээ. Яг нас яваад бас ингэх л байх л та. Тэгшээл ер нь тэр яг анхны сэтгэлийн юм чин сэтгэлийн тэгээ ингээл хөглөгдөөл ингээл тий гоё штэ. Тий одоо юу гэдэг одоо үед болохоор яг шүүмжилж байгаа юм биш л дээ. Нэг тийм үзэл бий болсон байгаа байхгүй. Хипхоп гэхээр тийм нэг юм уул нь бол урлаг штэ энэ чинь гоё байх хэвээр хүмүүсийг гоё байх хэвээр тэг хүмүүс тэрийг үзэж хүүхдүүд залуучууд тэрийг үзэж дуурайж санал тэг одоо юу гэдэг үзэл бодол нь хүртэл байх хэвээр. Тэгэхгүй одоо хитрхи одоо нэгдэл рүү гарцсан болов гэж бодож штэ одоо нэг тийм зүгээр л юм үзэл бодлын урсгал болцсон. Тэгэхгүй эн чинь хипхоп хөгжим урсгал гэдэг чинь айгүй гоё баялаг зүйл байгаа байхгүй юу? Шаал өөр. Тэг чинь нэг хитрхи ингээд нэгдлийг дуурайгаад тууширцсан. Нэг юмдаа туушрахаараа тэгээд хит туушраад байна л гэж боддیں۔ Зүгээр миний бодол. Тэр хүүхдүүд өөр хүмүүс юу гэж боддیں би мэдэхгүй. Мэдээч яг. Ер нь сүлд гарч ирж байгаа яг хамтлаг дуучдаас ахиад ярил ер нь хамгийн таалагдж байгаа хамтлаг байгаа юу? Таалагдж байгаа. Хамтлаг гэхэр ч одоо. Хамтлаг гэхээсээ илүү тэгэл одоо нэг хэм блэ NMN гэл айгүй өөрхөн ингээл те ингээл өөрхөн ингээл дурламаар тэг ингээл үгэнд нь хөвчмөнд дурлаа байхгүй гэх мэтчлэн ингээл бас гоё байна л да. Тэр үед чинь тийм байгаагүй те. Гэтэ гоё шүү урлагийн өндөр амжилт. Тэгээ ер нь залуучуудтай бол амжилт төсөн. Эндээс чинь бүгдээрээ л гоё саагаал те бүгдээрээ л нам авах хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээд бас яг зүүр нэг тийм дууны сэдв мэдвэн нэтгэхийн нэглэл ихч явах юм гэдэг. Яа би тэр нэг ярьцлагын үцэд би тэр явах. Мисэм тий. Тэгээд би ээжтэн дурлаа. Судлаа ш. Мундаг тий. Монголын ард түмний бахархал юм шүү. Тий. Хүүхдэн ч гэсэн маш гайхалтай. Мундаг яа тий шүү. Мисэм NMN хоёр ч юм бол эмэгтэйчүүд бас цайлж гарч ирсэн. Тий. Гих мэтчлэн ингээд гоё ингээд тэ заавал тэтраар нь ингээл урдан зогсоол тэгэл тэтэр нөө юмрын яасан өнгөө яагаад гэх шиг тэ гоё ингээ өөртөө гоё ингээ гараад ирсэн гоё. Мэдээч Айста болон эрхчлэн хамтлагт таалагдсан байдаг чинь нэлээд амжилттай явж байгаа дуучтай байна да тий. Энэ чинь бол яг хин хиндээ таалагдахгүй 9 жирийн хамаам тий. Нөгөө нэг одоо
хар багасаа л ингээл яг энэ урлагийн төлөө явжсэн тий. Хоёр хэдэн талд ингээл тий хороолоор ингээ явжсэн ч гэсэн нэг юмний төлөө тий. Гой ингээд ингийн үү тий ингээд гой нэгж байгаа юм гой. Бидний хийжсэн юм бол ерөөсөө тийм байгаа байхгүй. Дош дээр нэг тэр юм ингээл нэг таал сонгоо яадаг тийм биш. Тийм. Яг өөрөөсний одоо дош-дошн дээр тэр нийлдэг пракс бүлэг хамтлаг групптэй холбоох юм. Энд чинь өөрөөсний гэсэн нэг тийм үзэл бодол өөр гэсэн өөр тийм өнгө аяс байгаа шүү дээ. Тэгэнгүүт чи бид нар чи яг юуны төлөө явжсэн гэхэр нэг юмны төлөө явжсэн байгаа байхгүй. Энэ болохоор хипхоп хөгжим. За саяхан бас Айста хамтлагийн баярлалаа тоглолтоолсон. За баярлалаа тоглолтоос сонь сайхан. Баярлалаа тоглолт тэгээд өстой баярсан шүү ирсэн тий. Маш гоё болсон гээ өөрөө очсон. Ирсэн бүх үзэгчид залуучуудаа баярлалаа. Маш гоё тоглолт болсон бас маш олон үерсэн шүү дээ. Тэгээ үнэхээр гоё юусэн. Одоо Монголын бүх хамтлаг хөгжим, хипхоп урсгал ямар амар хүчтэй, нөлөөтэй, чаджин, тэ чадуулжин, чамирхжин гэдэг чинь тэн дээр үнэхээр саак байсан. За, манай ярилцлагын цаг бол өндөрлөгт